짠! 안녕들 사노. 만났다고 사는 I wanna know if you're gonna leave town someday. If you are, I'm gonna come with you someday. Don't wanna go home right now. Will you let me stay? 1차 나는 모두 하실차 Please won't you tell me that you'll love me someday? I won't try to complicate it. I just think you're nice.我很细对你有错。 Би та Макдоналдс мэдгэж байна. Асал юм мэдгэж байна. Өнөөдөр бид хоёр Daft Punk-ийн юу үзүүлээ ойлаа. Interstellar Interstellar 4-5 4-5 гэдэг mission. animation-ыг үзэж байгаа. Тэгээд сая би ажлаасаа тараад ирсэн. Тэр Кипкуро гэдэг газар байна. Тэгээд эцгээсээ өмнө юм мэдтээ мүү гэж Макдоналдс наа. 대시야. За би миний байна. Би хинэн cheeseburger. Японы Макдоналдс аягүй хурд жижиг. Бусад Макдоналдс гэдэг бодон надад жижиг ч санагдаад байна. Одоо ч тасчихтэй. Миний идэх дуртай самурай бургер. Гэж баг. İyiyim ki küçük. Өглөө өдөр орой минь. За бичлэгийг минь үзэж байгаа та бүхэндээ их баярлалаа. Тэгээ би өнөөдөр Японы цэцэрлэгийн талаар ерөнхийдөө юм ярьд юм уу гэж бодоод тэгээд Японд цэцэрлэгийн систем ерөнхийдөө ямар байдаг вэ гэж мэдчихлээ. Цэцэрлэг төвөгтийг бол одоо нэлийн эрт өгдөг юм билээ. Бараг ер нь бол нэг бор хоолнд орохоор нь баг цэцэрлэгт авчт юм билээ. Тэгээ мэдээж нөгөө юу цагаар, богино цагаар авч байгаа. Тэгээд яг тэнцэнэ хүүхдийн хүүхэн хараад өгдөг. Тэгээ хоол ундын ингээд бас өгч мөгдөг. Мэдчихлээ.
За тэгээд манай охин одоо явдаг цэцэрлэг болохоор тэг настай, 1 настайгаа, тэг настайгаас 5 настай хүртэл хүүхдийн яг ангидаг. Японд яг хүүхдийн цэцэрлэг төхөхийн тулд яг аав ээж хоёр нь хоёулаа яг ажил хийдэг, сурдаг. Ямар нэгэн байдлаар хүүхдээ харах завгүй гэсэн шалтгаантай байх хэрэгтэй юм лээ. Тийм тохиолдолд хүүхдийг нь ингэ цэцэрлэгт авдаг. За тэгээд хэрвээ ямар нэгэн байдлаар тэрийг ингээд ажил хийдэг тийм эсвэл сурдгуу гэд үзэх юм бол тань ингээ 3 сарын одоо ийм ажил олох одоо хугацаа өгдөг. За тэр хугацаанд нь ингээд юу яагаад ажил олоод хийх юм бол ингээ хүүхдийн за бид нар одоо ингээ харьяа гэж төсөлт нь үлдээдэг. Хэрвээ 3 сарын хугацаанд ямар нэгэн ажил олж чадахгүй байх юм бол буцаага хүүхдийн ингээ өгчдөг. Японы 9 сарын 1-ээс 4 сарын 1-ээс эхэлдэг. Тэгээд 4 сарын 1-ээс эхлээд юу хүртэл 3 сар хүртэл ингээд яг дундаа ерөнхийдөө ямар ч амралтгүй явдаг. Яг амрал гэхдээ одоо жишээ Монголын цэцэрлэгчин болохоор 9 сараас эхлээд 6 сар хүртэл ингээ явангуудаа зуны 3 сар ингээ амарч байгаа шүү дээ. Энэ болохоор тийм юм байхгүй. Яг ингээ бүтэн яг ингээ 12 сар 1 жил ингээ явцдаг. Гэхдээ дунд нь болохоор бүх нийтийн амрах өдрүүд одоо шинэ жилийн амралт, цагаан сарын амралт болон одоо Golden Week, халууны амралт гэх мэтчлэн удаан үргэлжлэх амралтуудаар бол амардаг байгаа. Түүнээс бусдаар бол ерөнхийдөө яг цэцэрлэг бол яг бүтэн 1 жил ингээд ажилдаг юм байгаа. Японы цэцэрлэгийн надад таалагддаг зүйл нь одоо манай охин чинь ирээд 2 настайгаас эхлээд цэцэрлэгт явж эхэлсэн. Тэгээд эхний цэцэрлэг нь болохоор их сэтгэн хөрхөн нэг 12 хүүхэдтэй нэг тийм цэцэрлэг байсан. Дотроо өөрөөсөө дүү хүүхдүүдж байгаа. Тэгээд өөрөөсөө чатан хүүхдүүдтэй хамт нэг ангид ингээ явдаг. Хүүхдүүдийн цэцэрлэг нь ерөнхийдөө өдөр дулаахан өдрийнхэн бол гадаа ерөнхийдөө өнжөөл гадаа байдаг. Тэгээд хамгийн гол зүйл мэдээж хоол надад бол Японы цэцэрлэг хамгийн таалагддаг зүйл нь хоолнууд байгаа. Хоолнууд маш шимдэжэлтэй. Тэгээд ингээд хүүхдийг яг юм ногоо янз янзын нарийн ногоонуудыг маш идүүл сургадаг юм билээ. За тэгээ өөр миний таалагддаг зүйл гэх юм бол тоглоомууд нь цэцэрлэг дотор байгаа тоглоомууд болон хүүхдийн би яг өндөө нөгөө Монголд хүүхдэд цэцэрлэгт явж үзээгүй болохоор яс Монголтой харьцуулахад бас яг сайн мэдэхгүй байгаа даа л та. Монголд гэсэн тийм байдаг байх магадгүй те. Тэгээд тийм бол та бас яг Монгол дахь цэцэрлэгийнхаа туршлагыг бас бичээрэй. Тэгээд одоо яг Япон цэцэрлэгийн яг хүрээнд болохоор тоглоомууд нь их гоё юм. Модон ямар ч одоо тийм юугүй зураг одоо тэгээ зураг тийм юм байхгүй. Зүгээр л модон юм жижигхэн тоглоомууд байдаг байхгүй. Тэгээд бас нэг гоё юм ингээд багш нар нь одоо сүүний харьцаа гэх мэтчлэн янз янзын одоо юм зүйлсүүдээр тоглоом хийсэн байдаг. Зүгээр л юм нэг усны савн дотор будаг хийгээд тэрийнхаа таглын усг очтол тэгэл тэрүүн хүүхдүүд ингээд тоглож байх жишээ нь нэг тоглоом байхгүй зүгээр л нэг жижигхэн юм хөөрхөн тоглоомод гэсэн мөртлөө хүүхдийн яг юм чимгэлүүр одоо нарийн одоо мэдрэмжүүдийг тиймэрхүү юм хөгжүүлэх тоглоомудаас аюул байдаг юм шиг надад эхний үндэ санагдчихсэн. Эхний одоо явуулсан цэцэрлэг дээр нь цэцэрлэгт хүүхдээ оруулчаад тасгах нэг юм одоо нэг процесс байгаа. За тэр нь болохоор яг юу юм бэ? Шинэ цэцэрлэгт орсон л бол яг тэр тасгах процесс явд юм билээ. Бид хоёрын эхний цэцэрлэг болохоор бид хоёр 2 настайдаа орж байгаа шүү дээ. Тэнгүүт 14 хоногийн хугацаатай бид хоёр юм тасгах процесстайсан. Мэдээж яаж боцсон тийм жоохон хөөхөд ээжээсээ ингээ 24/7 тий 24 цаг ингээд хамт идэг хүн ингээ холдоод эхлэхээр мэдээж эвгүй болно шүү дээ. Тийм болохоор эхний ээлжинд болохоор ингээ цагийн хуваар гаргаад тэгээд эхлээд эхний өдрөө 30 минут, эхний 3 өдөр 30 минут цэцэрлэг дээр гэхдээ ээжтэй хамт байгаад за тэрний дараагаар ингээд минут нь ихсээд за хоол идэх хүртлээ, хоол идсний дараа унд хүртлээ, унтсны дараа ирж аваарай гэсэн яг ингээд 30 минут эхлээд нэг 10 минутаар за дараа нэлээд томор 30 минутаар ингээд өсөөд тэгж авдаг. За тэр бол хэцүү юм билээ ер нь. Дараа 3 настай одоо энэ жилийн цэцэрлэгт дахиад өөр шинэ цэцэрлэгт орсон. Тэнгүүтээ тэн дотор бас дахиад асах процесс бас 14 хоногор явсан. Гэхдээ том одоо 3 насных нь болохоор арай айгуйсаа 2 насныхаа бодвол гэхдээ эхний өдөр бол мэдээж бас
шинэ найзуудтай шинэ орчинд хүрээд ирэх, шинэ багш нартай хүрээд ирэх мэдээж бас эвгүй байсан. За тэгэж нэг юм тасах процессор ерөнхийдөө ингэж яваад тэгээд хүүхдийг цэцэрлэгт нь байдаг агаа. За цэцэрлэгийн ханаа том хүн бол ерөнхийдөө угаасаа яг улирал солигдох үеүүдэд бол маш их ханааттай байдаг. Гэхдээ Японд болохоор ингэдэг хүүхд нь халуун 37.1 хиттэй байсан те 37.1 бүлээтэй байх юм бол авдаг. 38-аас дээш халуураад ирэх юм бол яг хүүхдийг цэцэрлэгээс нь шууд очиж авах эсвэл хүүхдэд цэцэрлэгт явуулж болох гэдэг байгаа. Тэрнээс бол бүлээнтэй 37 таах юм бол за ингээ харцнаад те ямар нэгэн байдлаар дээшээ өсөх юм бол мэдэгдээ гэд тэгээ ингээ аваулдаг. За тэгээ ханиадны хувьд бол уус ханиадтай ч гэсэн явуулаад байдаг. Усан гойцсон ханиасан хүүхдүүд бол маш их байдаг. Одоо ялангуяа сэрүүн үйлрэл орсон байгаа болохоор томоо бол ингээд хаасаагүй байгаа. За ерөнхийдөө бол ханиад бол угаасаа хөрхөн үнэн. За хоолны хувьд гэх юм бол манай охины одоо яг цэцэрлэгийн хувьд ер нь Японы цэцэрлэгийн хувьд би бас дахиад нэмэл Монгол би цэцэрлэгт явуулж үзээгүй болохоор яг Монгол тасыг тийм байдаг юм байна мэдгүй байгаа даа л та. Энд болохоор яг ингээ өдөр болгон эцсийнх нь хоолных нь яг ингээ дээжийг аваад тавьсан байдаг. Яг тэрийг харахаар мэдээж яг ингээд за махан хоол ийм ийцэн ногооноос ийм юм мэдлээ те одоо авах хэвээр жимс юу жимсгэн те ингээд бүгдийг ингээд яг салгаж тавьсан байдаг байхгүй юу. Японд хүүхдээ цэцэрлэгт явуулах бол маш урамтай. Тэг санагддаг надад хүүхдэд маш их зүйлийг зааж өгч ингээд биеийн аягүй эртгэн хурдан даалгуулж чаддаг. Тэрнээс гадна бас яг Япон хүмүүс л бас маш их ярддаг юм шиг санагддаг. Одоо жишээ нь яг хамгийн наад зах нэг юм харагдал байнгут энэ л ингээл ямар нэгэн буруу юм хийнгүүтээ уучлахгүй хараад даа ингээд бүхэлддэг ингээ уучлаарай гэд. Одоо тиймэрхүү жижиг сажиг юмнуудгээд аюух ингээд сурдаг юм уу та. За тэгээд цэцэрлэгийн хувьд бол нэг тийм байна. Бид гурав нэлийн цэцэрлэгийн шинэ жилийн тоглолт. Миний тоглолт үжил дуудуулах тийм юм руу явж байна. Одоо 8 цаг 6 минут болж байгаа. Тэгээд бид гурав нөгөө интернетээс хоцрох гэдэг бүр амар хурдан алхах гүйтсэн чинь тэнд хоёр хүн бүр мэрч байдаг шүү. За тэгээд энэ чаны 2 сар гаруй бэлдсэн дуу болон жүжигний хэсгийг хамт үздэг.コンバとエネレルちゃん。Өнөөдөр сайн уу? Өнөөдөр сайн уу? Аав ээж математ шүүжэн. Өглөөний цаа уух гэж. Өшөөний цаа шүүжэн. Өнөөдөр сайн уу?